Өс хоёр бол Монгол улсын үндэсний их баяр наадмын тухай хуулийн дээр заасны дагуу шинжилгээ хүүрэхтэй тамирчин. Өөрөөр хэлбэл хамгийн ихний шат болох шинжилгээний тамирчныг сонгох гэдэг энэ шатн дээр бол өс хоёр шууд сонгогдно. Ягаад тэгэхээр энэ тамирчин бол үзүр төрөнд үлдсэн. Баяр наадмын хуулийн дээр бол 4-өөс дээш давсан тамирчин бүх шууд шинжилгээнд орох. Тэр нөгөө юуны хурлаас харахаар тээвэрлэлт гэдэг бол тамирчны дээжийн аюулгүй байдал нууцлалыг хамгаалах хамгийн чухал шатны нэг. Яг энэ тээвэрлэлтийг задлаад ярих юм бол тэмцээний байр. За манай тохиолдолд бол төв зэнгэлт хүрээлэн. Төв зэнгэлт хүрээлэнгээс Монголын допингийн эсрэг байгууллагын офис хүртэл тээвэрлэх нэг шат. Офисоос хоёр янзаар явуулж болно. Нэг бол буухай шууданд өгж болно. Нөгөө бол хүн одоо биеэрээ авч лабораторид хүрэх ийм шийдэл гаргасан байж болно. Энэ дээр алдаа гарсан гэж үзсэн, би ойлгосон. Энэ нөгөө шууд дамжуулсан одоо нийт илэрхийлэх сурвалж болцсон учраас төрсөн бодлоо хэлье. Яагаад ингэж дүгнсэн бэ гэхээр төв зэнгэлт хүрээлэнгээс тамирчны дээжийг допингийн эсрэг байгууллагын офист авчирсан форум дээр тодорхой байгаа гарын үсэг бичиг баримт. Допингийн эсрэг төв дээр эренгүүт нь хүлээж авчсан хүний гарын үсэг бас тодорхой байсан гэж ойлгосон. Эндээс Германы лаборатори руу авч явсан хүний мэдээлэл тодорхойгүй. Шинжилгээ мөрдөн шалгалтын стандартын 8 дугаар бүлгийн дагуу зохицуулж явдаг. Энэ бүлгийн дагуу зохицуулах учраас энэ хадгалтын сүлжээний форум буюу Chain of Custody гэдэг нэртэй ийм форум дээр бүгэлж баримтжуул үлдээдэг. Энэ форум дээр байгаа тэр офисоос хэрхэн яаж тэр Германы лабораторид хүргэсэн ажилтнанд иргэнд өгсөн бэ гэдэг энэ дундах зам тасардсан. Энэ тодорхойгүй байгаа гэж одоо өмгөөлөгч арбитрийн бүрэлдэхүүн гэрчийн мэдүүлэг гинтерес бол ойлгосон. Дөрмээр юу гэж заасан байдаг вэ гэхээр шинжилгээ мөрдөн шалгалтын олон улсын стандартын аль нэг үе шат тамирчин сонгох юм уу, шинжилгээ дээж авах юм уу, эсвэл аль нэг нь илэрхий зөрчилтэй байх юм бол энэ дээжийн нууцлал алдагдсан, аюулгүй байдал алдагдсан гэж үзээд зөрчил гэж үздэг. За, гуравт нь бол лабораторийн стандартуудыг зөрчил хэсгийг шалгах хэрэгтэй. За ингээд энэ гурвыг шалгаад аль нэг нь илэрхий ажилттай зөрчилтэй байх юм бол тамирчны энэ хэрэг хяналт шийдвэрлэх ажиллагааг шууд зогсоодог. Допингийн эсрэг байгууллага юм уу? Эсвэл манай спортын арбитрийн байгууллагын өөрсдийн дураараа хандж байгаа хандлага бол биш ээ. Допингийн эсрэг дүрм болон түүний стандарт гэдэг чинь манай допингийн шинжилгээ авахтай холбоотой үндсэн хууль гэсэн үг. Өс хоёрын талд шийдээд ч юм уу те хүчингүй болголоо гэсэн үг бол биш. Зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд лабораторийн шинжилгээг хүчингүй болгожээ гэж мэдээлэлсэн. Энэ бол лабораторийн шинжилгээ хүчингүй болгосон утга бол биш. Өс хоёроос дээж авах процессыг тэр чигт нь хүчингүй болгосон үйлдэл. Хэрвээ ямар нэгэн тохиолдолд нээлттэйгээр мэдээлэх эсвэл хүний гар дамжсан тохиолдолд тэр дээж одоо хүний гар дамжсан тохиолдолд өөрөөр хэлэх юм бол манай ажилтан Дрезден Берлиний онгоцны буудлын дээр буугаад Дрездний гал тэргэнд суухдаа өөр хүнд өгсөн бол тэрийгээ бас форум дээрээ бүгэлж явах хэрэгтэй. Тамирчны дээж лаборатори хүрэх бүх цаг үед найдвартай аюулгүй байсан гэдгийг тэр форум гэрчилдэг байхгүй юу? Дээжих үнэлэхээс өмнөх заавал хийх ёстой хоёр том үе шат алдаатай байжээ. Алдаатай байсан учраас энэ хэрэг хяналт шийдвэрлэх ажиллагааг зогсоосон юм байна гэж ойлгосон. Хэрвээ одоо дээж авах байгууллага буюу шинжилгээний байгууллага манай тохиолдолд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага. Энэ байгууллага яг дүрм журмынхаа дагуу дээжээ аваад процессын ямар ч алдаагүй гүйцэтгэв үл ийм сонин юмар тамирчин зөвдөх. Одоо өөрөлдвөл цоорхойг ашиглаад цоорхойгоор нэг тамирчин гараад явах ямар ч боломжгүй бол. Ийм тохиолдолд тамирчин тэр бодис яаж өөрийнх нь биед орчин гэдгээс дээших одоо хүн шинжлэх ухааны нарийн нотлохоо хүртэлх тийм хэмжээний маргаан арбитрийн хурал дээр өрнөх байлаа. Тэгэхээр би нэг юу хэлэх гэсэн бэ гэхээр нэгдүгээр тамирчин талаасаа харахад
Мэдээж тамирчны өмгөөлөгч бол үйлчлүүлэгч байгаа хүслийн дагуу бүх боломжит хуулийн цоорхоо ашиглаж болох бүх хуулийг ашиглаж тэмцэх нь бол тодорхой. Энэ үргийг бол сайн хэлсэн ба гэж бодож байгаа. Нөгөө талаасаа манай допингийн эсрэг байгууллага дахиж бити процессын алдаа гаргасаа одоо нааданд өгчөө шүү дээ. Тэгвэл дахиад ийм асуудал гарна. Яагаад тэгэхээр чин тэр хүн чинь тамирчныхаа карьерийн хувьд бол дор хаяж 2-4 жил алдчих гад байдаг. Тэгээд үндэсний бүхийн том цол гэдэг чинь бол зүгээр нэг начин цол биш шүү дээ. Гарцаг бодгоо заан цолч биш. Тийм учраас энэ өндөр цолонд хүрэхэд бол тамирчин хэр зэрэг хэмжээний хөдөлмөр гаргасан бэ гэдэг чинь дотор. Тэгэхээр тэр хүн мэдээж цолтойгоо үлдэхийг бол хүсчил таарна. Тэгэхээр өөртөө байгаа бүх боломжийг ашигласан юм л үйлдэл боллоо гэж харсан.